Оройн төрх эрхэм үзэгчтэй та бүхэн амралтаа идухтаа сайхан өнгөрүүлж байна уу? Монголын үндэсний олон нийтийн радио телевиз MNB Sports үзэгч та бүхэндээ Монголын спортын түүх нэвтрүүлгийн ээлжид дугаараа төлөвлөж байна. Манай нэвтрүүлэг төлөв бүгчид, сандчид, шатарчид, волейболчид, саксчид гэдэг Монголын бүх төрлийн тамирчид оролцдог. Энэ удаа Монголын усан цэлэлтийн үеийн шилдэг тамирчид хүрэлцэн ирлээ. Баруун талд маань дасгалжуулагчаар маш олон жил ажилласан спортын дэд мастер Пүрвдөржин Батбилэг маань хүрэлцэн ирсэн. 1983 онд Эрдэнэтэд усан бассейн нээгдэжээ гэж сайхан төв. Усан бассейнд нь ажиллаж байсан багш маань өнөөдөр хүрэлцэн ирсэн. Ингээд Эрдэнэтээс эхлээд усан бассейнаас эхлээд тамирчид, дасгалжуулагч гээд түүхээсээ ярилцсан. 1990 оноос хойш дасгалжуулагч хангалтын дасгалжуулагч хийж байгаа. Багада усан сэлэлтээр өөрөө сонирхож хичээлж байсан. Тэгээд одоо 90 оноос хойш олон зэрэгтэй усны сайн тамирчдыг одоо бэлдэж төрүүлсэн. Анх спорт гэдээ ярихаар одоо хүүхдүүд одоо залуучууд их сонир шүү дээ. 1990 он гэхээр одоогоос 33 жилийн өмнө болоод явчих юм байна. Тэгэхээр яг тухайн үед таныг усын спортод орж ирж байхад бассейн гэж ямар байв, хэрэглэл материал, тэмцээн уралдаан гэдэг энэ бүх түүхийг ус үзэгчтэй. Намайг ч одоо хүүхэд байхад Оросууд манай Эрдэнэтэд Оросууд их байсан. Орос багш нартай тэгээд ганц Монгол багш байсан. Одоо манай багш болохоор Дэлгэр сайхан гээд багш байдаг. Одоо ч гэсэн одоо дасгалжуулагч хийгээл явж байгаа. Тэгээд тэр багшийнхаа удирдлагын доор тэр үеийн одоо хүүхэд байх үед олон хүүхдүүд л сэлэх сонирхолтой тэгээд сэлж сурж ирсэн. За сургалт нь болохоор 7 хоногт 3 удаа ингээд сэлдэг байсан. Бэлтгэлийг одоо 2 цаг хийдэг байсан. 2 цагийн турш бэлтгэл хийдэг. Тэгэл авч яасан. Тухайн үеийн оролцож исэн хүүхдүүд анх секцэнд орж исэн эсвэл усан сэлэлтээр явсан олон найзууд нь байгаа баг. Тий, одоо тэр Багдад сэлжсэн манай энэ сэлэлтийн найзууд маань одоо ч гэсэн энэ тэмцээн уралдаанд Ахмадынхаа мастерсын тэмцээнд амжилттай оролцоод ингээ явж байгаа. Усаа ерөөсөө хаяагүй ингээл бэлтгэлээ хийгээл явж байгаа. За баярлалаа. Үргэлжлүүлээд хоёлаа ярилцсан. Зүүн тийшээ шилжээ. За зүүн тийшээ шилжчихээр усан сэлэлтийн спортын дэд мастер. За Монголын триатлон гэдэг одоо манайхан сайн мэднэ. Одоо Дохогийн Азийн спортын наадамд триатлоноор оролцож ирсэн. Маш хурдцтай хөгжсөн энэ спортын төрлийн мастер хүрэлцэн ирсэн байгаа. Энэ бол Чулуусхийн ганц мастер маань ирсэн. За усан сэлээд триатлоноор уралдаад явлаа. Усан сэлэлтийн анхны багш юм ямар тэмцээнд орж ив? Өсвөр залуучууд насан туршид тэгэл олон сайхан тэмцээн уралдав. Энэ талаараас үзэгчдтэй хуучлаач. 1997 онд анх Баярын Сүхбат багшийн удирдлагын доор Эрдэнэт үйлдвэрийн одоо хангард спорт клубэд анх усын спортоор хичээлж эхэлсэн. За тухайн үед би ч бас ус өөрөө эрт мэргэжлийн спорт гэж үздэг. Миний хувьд бол харьцангуй усан дээр одоо амжилт гаргах магадлал бага үедээ усын спортод анх хөл тавьсан байгаа. Тэгээд тухайн үед одоо сүүлд багш ярих нэ энэ ер нь амжилт гаргахгүй дээ гэдэг тийм өөрөө дүгнэлт хийжсэн гэдэг тухай надад ярьжсэн. Би энэ одоо 98 оноос хойш өнөөдрийг хүртэл бас насан туршидтын улсын аврагт басан залуучуудтайгаа өрсөлдөөд ингээд яг тамирчныхаа замналыг бас хөөгөө явж байгаа. За миний хувьд бол 2002 онд анхны одоо олон хотын тэмцээн Эрдэнэт хотод зохион байгуулахад 3 алтан медаль тухайн үед өсвөр наснда 3 алтан медаль аваад миний яг спортын амжилт эхэлж байсан. Үүнээс хойш 2016 оны хүртэлх хугацаанд одоо улсын аваргаас медаль авсан байдаг. Нийт одоо 17 жил усын спортоор. Триатлоны хувьд бол 2005 онд анхны улсын аварга болсон. Тэрнээс хойш одоо би өөрөө хичээллээд мөн давхар зэрэгцээ хүүхэд залуучуудыг бас спортод хичээллүүлэх өөрөөсөө гадна 7 спортын мастрыг бас триатлонд төрүүлсэн ийм амжилтыг одоо бас үзүүлээд явж байгаа. Усан сэлэлтийн зай төрлүүдийн хувьд тань яг уралдаж ирсэн. Миний хувьд ер нь бидний хүүхэд байхад дандаа 100 м 4 төрлөөр л ер нь голцоо болдог байсан. Миний хувьд бол яг даланга дэлхийн төрлөөр яг 50-100 м уралддаг ийм байсан. Таны үеийн яг өөртөө ч өрсөлдөн шүү дээ алтан гүрэл медалийн төлөө. Тэр тамирчид, дээд үеийн тамирчид. За дороос ургаж гарч ирнэ гэдэг шүү дээ та хойж онош. Тэр тамирчдын талаар бас яг энэ түүхэн нэвтрүүлэгт
нэрийн дурдаад өрсөлдөөнөө дурсаад ирэх. За тэгээ. За манай яг намайг анх бассейнд ороход манай яг Эрдэнэтийн одоо Галбаатар гэдэг дасгалжуулагч байгаа. Алтан туяа гэдэг дасгалжуулагч байгаа. Одоо өнөөдөр хангар спорт клубын усан сандаа дасгалжуулагч, ахлах дасгалжуулагч хийгээд ингээд ажиллаж байгаа хүмүүс байна. Тэр ах эгч нар маань яг бидний өмнө одоо яг үлгэр жишээ болдог гэсэн ороод харахад пөөх ингэж сэлдэг байсан юм уу? Ийм гоё юм бэ гэдэг. Энэ хүмүүсээс бид нар бас үлгэр дуурайл авч ирсэн, техникийг харж ирсэн, энэ хүмүүсээс харж суралцж ирсэн, цугтаа сэлж тамирчин байж үзсэн. Энэ л маш сайхан мэс. Яг миний үед ихлээр одоо миний зүүн талд сууж байгаа спортын мастер Батүшиг маань байна. За мөн Золзай гэдээ бас залуу байгаа. Өнөөдөр Эрдэнэ хотод бас ажиллаж амьдраад явж байна. Мөн Тамир Дөлгөөн гэдэг одоо олимпиад оролцсон тамирчтай. Эдгээр бас миний доотлын үеийнхэн яг ингээд насны төрөгчдийн улсын аврагт бол яг нэг зэрэг ингээд өрсөлдөд явсан тамирчид байгаа. Анх 98 оногийн ирж чинь тэр чинь бүр урагшаа явчлаа шүү дээ. Та 16 жил тэгээ өөрөө мастер руу төрүүлсэн гэж яригдэж байна. Тухайн үеийн бассейн, орчин, тэмцээн уралдаан зохион байгуулалтын талаар бас таны бодол. Анх ороход бол бид нар яг 7 хоногт одоо Батлыг багш энтер байсан. Тэгэхэд бид нар 7 хоногт 3 удаа бэлтгэл хийдэг байсан. Тухайн үеийн өөр бэлтгэлжилтийн одоо систем маань бол ер нь нөгөө объем их авч бэлтгэл хийлгдэг тэр үе байсан. Ер нь бол тэмцээн уралдааны хувьд бол 98 99 онд бол ер нь тэмцээн уралдаан зохион байгуулагдаагүй. 2000 оноос яг олон хотын тэмцээн ингээд тэрнээс хойш бол ер нь жил болгон тогтмол тэмцээн уралдаанууд маань зохион байгуулагдаж ирсэн. За баярлалаа. Ярилцлага үргэлжлүүлнэ. За баруун тийшээ шилжээ. Спортын дэд мастер Галбаатарын мөнх хоёр хүрэлцэн ирсэн. За ингээд түүхүүдийг сонсоо явж байгаа. Таны өөрийн анх усны спортод яаж хөл тавив? Анхны багш хэм ер нь яаж сэлдэг болов? Сэлгэд яагаад ингээд дурлав? Тэгээ сайхан түүхүүдээ бас үзэгчтэй санагдав. Би болохоор 1989 оноос эхэлж усан сэлж эхэлсэн. Тэгээд 91 оноос Шигшээгийн тамирчин гэдэг Улаанбаатар хот усан спортоор хичээлж эхэлсэн. Тэгээд 91 оноос 97 96 он хүртэл улсын аврагуудад оролцож ирсэн. Дандаа. Тэгээд 98 99 онд өнжөөд 2000 оноос олоод тэгэл ахиа үргэлжлүүлээд оролцож ирсэн. Миний үед болох дээр мөнхөд, мөнхсөх, цавагцал гэх мундаг тамирчтай байсан. Та 1991 онд Шигшээ багт орлоо гэж. 91 онд Монголын усан спортын холбоо байгуулагдсан байна. Шигшээгийн бүтэц зохион байгуулалтын ямар байв? Багш нар нь хин юм байв? Хаана яаж бэлтгэл хийдэг вэ? Бүгд л одоо үзэгчд сайн шүү дээ. 91 онд Улаанбаатар хотын төв бассейн дээр Бадраг багш Шигшээгийн дасгалжуулагчаар явж ирсэн. Тэгээ бид амар олоолаа байсан ер нь бол. Хотод 20 хэдэн тамирчин гэл хамгийн жижиг нь мөнх хоттой хоёр байсан баг. Туяа бид гурав. За тэгээ дээшээ хүмүүс байна. Тийм тэгээ дээшээ ах нар одоо Наранбат, Ариунболд спортын анхны маструуд байна. Шигшээ багийг тухайн үед яг байгуулад яг баталгаажуулаад үйл явц нь яаж өрнөж исэн? Одоо боксын шигшээч гэдэг юм уу, жуудогийн шигшээч гэдэг юм уу? Та яг усан сэлтийн шигшээ баг боллоо гэд цалин мөнгө өгж ив, байрлж ив, олон улсын тэмцээн уралдаан байв уу? Олон улсын тэмцээн уралдаан ганц нэг байсан. Тэгээд бид чинь ах нарыг л байрлуулж ирсэн. Жохон бид нарыг бол нэг байрлуулж байгаагүй. Байрлуулаа. Тэр үе чи 91 онд ч нэг хэцүү үе. Картын барааны үеийнх нь л бэлтгэлээ их үү, хоолн хайдах уу гэл хэцүү идэл явж байгаа л тэгэл тамирчин болоод үлцгээсэн шүү дээ. За ах нарын үегээд бас яригдах нь байна тий. За баярлалаа. Эргээд яригдъя. За зүүн тийш шилжээ. Катарын дооход уулзчихсан манай усан сэлгч байна. Катарын дооход ч 2006 онд усан гэр тэрнээс хойш эргээд одоо 17 жил өнгөрцөн. Ингээл түүх дорой бичгтээд явчих юм аа. Манай спортын мастер Катарын дооход үтээр хамт явж манай усан сэлж бид үрсийг авч илээ. Инх тайвны Батүшиг мастер маань ирсэн. Сая ингээд сэдвүүд гарч байна. Ах нар байлаа, бид нар уралдчихлаа. Хан гарч сайхан байлаа. Улсын авраг болж исэн. Тэр үед их гоё болдог. Одоо хэцүү байсан гэж олон сэдвүүд байгаа. Энэ талаараа үзэгчтэй сонирхолтой байна. 1991 онд анхны спортод хөл тавьсан. Тэр үед би цэцэрлэгийн сурагч байсан. Тэгээд манай хөргөн ах за хангар спорт клубт ингээд Эрдэнэтийн улаан бааж төлөвлөрийн хангар спорт клуб бассейнд одоо орё санал тавиад тэгэж анхны спорт хөл тавьсан. Тэгээд тэрнээс хойш одоо 17-8 жил ихэдэ хичээллээд одоо л ахмад тамирчин болчиход байна. 91 он гэхэр ч одоо 91 2001 2011 32 жил болцсон ба шүү дээ. Тийм биш. Яг ороод
91 онд 6 настай болсон. Тэгээд айгүй их айдсан л даах. Хагаад ер нь айгүй хэцүү спорт юм шиг байна гэж бодож ирсэн. Тэгээд 1996 онд анхныхаа тэмцээнд оролцоод 6 сарын 1-нд хүүхдүүдийн баярын тэмцээнд алтан медаль авч ирсэн. Тэгээд тэрнээс маш их урам зориг аваад цаашаа ер нь тамирчин болох хэрэгтэй байна. Хичээх хэрэгтэй байна гэдэг зүйлийг ойлгосон л та. Эрдэнэтэд ярихаар яг л нөгөө олон улсын стандартын төвшний олон замтай бассейн гэдэг одоо монголчууд бүгд мэднэ. Тэр бассейны үйл ажиллагааны талаар бас та хэдийг усан сэлт дуртай болгох, тэмцээн уралдаанд орох боломжуудыг бол их болгож ирсэн талаар бас ярьж. Багш нар хэн байв, хэн дэмжижээ. Миний хамгийн анхны багш Даваад Орж гэх багш байсан. Тэгээд одоо спортын мастер Алтан Туяа, Гал Бадрах, Уйратар гэх багш нар дээр хичээлсэн. Тэр үед бидний сэлдэг байхад спорт клуб бол ерөөсөө байнгын л биднэрт нээлттэй чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, одоо аль болох ах нартайгаа дагаж сургууль суралцаж хичээлж байсан. Энэ байнгын л нээлттэй л байсан биднэрт бол. Таны хувьд хот улсын орчлуулах тэмцээнд хэр удаанд олон удаа төрүүлж олон улсын тэмцээнүүдийн хатлаар. Миний хувьд Монгол улсын аврах шалгаруулалт тэмцээнд нийтдээ нэг 6 удаа төрүүлж байсан. Би яг өөрийнхөө төрөл бол дэлхийн сэлтийн спортын мастер болцол хангасан. Тэгээд 2004 оноос олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. Зүүн Азийн наадам, дэлхийн аварга, мастерсын дэлхийн аварга зэрэг 10 тэмцээнд оролцсон. За олон улсын тэмцээнд амжилт бол яг өөрийнхөө Монгол улсын рекордуудыг шинжилээд хамгийн сайн явсан цаг 2006 оны Дохогийн Азийн наадам яг өөрийнхөө төрлөөр аягүй сайн явсан оролцсон. Цаг нь хэд авах вэ? Тодруулбал. 50 метрийн далангахад төрөлд 30 секунд 50 дол явсан. Тэр бол Монголын одоо хэвээр байгаа юу? Одоо өөрчлөгдсөн. Одоо залуучууд гарч ирээд. Залуучууд гарч ирээд. Тий. Тэмцээн болгон дээр л ер нь рекордууд эвдэгдэж байгаа. За баруун тийш шилжээ. Дэд мастер Дашчондгийн Туяа хүрэлцэн ирсэн. За мэдээж эрэгтэйчүүд хөвгүүд л ганцхан усан сэлэл шумбаал, гялзаал, жарахаа шиг яваад байхгүй шүү дээ. Манай эмэгтэйчүүд бол усан сэлтийн спортороос олон үеийн олон тамирчид байгаа. Тэдний төлөөллийн нэг. Та анх яаж усан спортоор анхны багш, анхны тэмцээн сэтгэлд үлдсэн хамгийн сайхан том тэмцээн медаль гэдэг олон сайхан дурсамжууд байгаа. Анх 88 онд усан спортод орсон Бадрах гэдэг багш юм хулгаж ихтэй багш ангид орж ирээл хүүхдүүдийг бүгдээр ингэ босгож байгаа л сонгоол нэг хэдэн хүүхдүүдийг гаргаж ирээл хөл гарын ингээл хөдөлгөөл янз янзын байралд оруулаад ирсэн чи тэнцсэн байхгүй юу. Тэгэл багш дараа нь төв бсэн дээр ирээд биднээсээ ингээд хамтраад яараг л тухайн үед нь гэрийнхэнд очиод нэг юм багш ирээд төв бсэнд юм ир гэсэн чи манай гэрийнхээ ирсэн хүлээж аваагүй байхгүй юу. Яагаад тэгэхээр чи өмнө нь болохоор чи би чи хөгжим бүжийн анги ч юм уу төвлөр уурын анги энэ төргээл тэнцэнгууд манайхан чи нөгөө тухайн үед нь ерөөсөө яг нэг юуг нь хүлээж авч чадахгүйсэн. Тэгэл үйдсэн чи манай ийм хөдөрөөс ирээл имэдээ ирсэн ахгүй ийм багш ирээд ингэсэн гэсэн явуул гэл тухайн үед ч бараг 40-од хүүхэд байсан. Тэгээ Бадраа багш маань Киевд хамгийн анхны нөгөө усны тасалжуулагчаар төгсөж ирээд тэгээд хүүхдүүд сонгож аваад тэрнээс нь шигшэгдэж явсаар агаал үлдсэн. 91 оноос хойш тэмцээн уралдаанд орж ирсэн. Хамгийн дурсамжтай гэхээр чинь 96 онд энэ хажуу сууж байгаа мөнх хоёр багш одоо багш хийдэг байхгүй тасалжуулагч хийдэг мөнх хоёртай бит хоёр уралдаад нөгөө нэг эдэрчүүдийн усан аваргаар уулын дандаа эмгтээчүүд эрэгтэйчүүд тус тусаа уралддаг шүү дээ. Тэгсэн чинь хөвгүүдийн гараанд энэ намайг гаргацсан байхгүй юу? 5 хүүтэй би ингээд зургуулаа гараад тэгээ мөнх хоёр маань нэгт ороод би хоёрт ороод тэгээд араас нөгөө хөвгүүд орж ирээд тэгээд цагаа хэлсэн чинь Дидмастрийнхаа болцлыг хангаад хамгийн анх тэгсэн чинь надад баяр хүргээд тэгээ хөвгүүдтэйгээ уралдаад хоёрт орж иж анхныхаа Дидмастрыг хийгээд яасан. Энэ Дидмастрийнхаа яг болцлын цагаар болоод Монгол улсад 16 жил миний рекорд хадгалагдчихсэн. За төрөл нь яг юу вэ? 100 метрийн араа далах сэлтэнд. 100 метрийн араар далах сэлт. Минут 14:32-оор. За мундаг байна. Ер нь тэгээд та анх нөгөө багш нь авлаа гэдээ орлоо шүү дээ. Тэр үеийн яг усан сэлтийн спортын энэ тэмцээн, уралдаан, секц дугуйлалгаа нэг эргээд очиж. Тэр үед усан сэлтээр хичээлэхэд боломжууд тэр байсан. Одоо мэдээж өнөөдөртэй харьцуулбал ондоо баг л та. Энэ талаар таны бодол. Тухайн үед бол боломжууд бол их чөлөөтэй байсан. Нөгөө нэг хүүхдүүдийг бол ингээл
секс дугуулan олон багш нар байдаг. Тэндээс нь ингээд шигшээд 91 онд ч усны холбоо анх байгуулагдсан шүү дээ. Тэгэл тэрнээс нь хойш хүүхдүүдийг шигшээл яваал тий. Тэгээд хамгийн анхны тэмцээнүүд чинь болохоор идэрчүүдийн усын аварга, хотын аварга, насан туршийн усын аварга гэж болдог гэсэн. Гэхдээ тэр нь болохоор чи ерөнхийдөө бол намар хүүхдүүд нь бэлдээл хавар 3 сар, 4 сар, 5 сар гээл тэгэл зун нь болохоор чинь манай нөгөө усны хувьд бол жоохон проблемтай нь халуун усг болчдөг болохоор бассейн ажиллахгүй болчдөг. Тэгэл хүүхдүүд нь 100 амарч мамраал явж байгаа л тэгэл намар хичээлэл эхэлтгэлтэй. За хүүхдүүдтэй уралдаад дэд мастер авчиж октодтой уралдсан бай тарна, эмэгтэйчүүдтэй уралдсан бай тарна. Өөрөө ч юу уралдаж исэн бас тамирчдынхаа нэрийг сайхан хэлээч. Тэрнтэй уралдаж өрсөлдөж байлаа гэд одоо зээл сууж байгаа зарим. Миний төрөлд миний нөгөө нэг юун дээр өрсөлдөгч маань хамгийн мундаг хүн маань Алтан туяа гэдэг одоо Эрдэнэ хотод хангаар спорт клуб ялах тасалжуулагч хийдэг. Анхны нөгөө олимпиад оролцсон 2 тамирчны маань нэг нь болохоор гал одрох ах спортын мастер. Тэр хүн маань миний хамгийн том өрсөлдөгч байсан да. Хамгийн том өрсөлдөгч. Ээшээ шилжиж дэд мастер Мегмүсрэнгийн Дэлгэр маамаа өнөөдөр хүрэлцэн ирсэн. Ингээ сайхан түүхүүдийг ярьж байна. Анх яаж ороо гэл ингээ дурсамжуудаасаа ярил. MCS Estates компани Vista клубын багш дасгалжуулагч. Одоо 7-8 жил ажиллаж байна. За би анх 1995 онд анх усын спортод хөл тавьсан. Анх багын маань найз Адиа Сүрэн гэдэг найз маань намайг анх усын спортод анх дагуулж орж ирсэн. Тэгээд батлаг багштай уулзалж игж 95 онд Эрдэнэ хотын хангардын аврах шалралт тэмцээнд орж одоо нийлбэр дөнгөөрээ 3 дугаар хайранд ороод. Тий, айгүй хүчтэй өрсөлдөгчтэй уралдаж. За тэгээд энэ 3 дугаар хайранд ороод маш их баярлж. Одоо дараа жилийнхэн тэмцээний бэлтгэлийг хийж 96 онд идэрчүүдийн авраг, өсвөрийн аврагын тэмцээнд орж төрүүлж 96 онд мөн улсын аврагын тэмцээнд орж анхныхаа улсын аврагын тэмцээнээс мөнгөн медаль, хөрөл медаль авч маш их урам авч цаашдаа бэлтгэл сургалтаа сайн хийж эхэлсэн. Тухайн үед маань батлаг багш маань бэлтгэлийг маш сайн хангаж. За үүнээс хойш одоо 97 он 2000-аас 2006 7 он хүртэл одоо 10 удаагийн улсын аврагт оролцож төрүүлж исэн. За тэгээд 1997 оны улсын аврагын тэмцээнд далангахаас хэлтэр Монголын рекордыг шинжил тогтоосон. Мөн одоо 2003 онд мөн далангахаа төрлөөр бас шинжилэн тогтоосон. Өөрийнхөө рекордыг эвдээд. 97 оных нь хэд, 2007 оных нь хэд хугацааг нь хэлвэл зай төрлөдөг. За 100 метрийн далангахаас хэлтэр 100 метрийн далангахад минутаа 17:0 минут 17 секунд явж одоо юу яажсэн. Рекорд эвдчихсэн. Тий мөн одоо 2002 онуудад одоо Зүүн Азийн авраг Осака хотод болсон. Тий мөн одоо Японы Фукуока хотод болсон дэлхийн аврагын тэмцээнд мөн оролцож байсан. За тэгээд дараа нь одоо Бусаны бас Азийн наадамд оролцож байсан. Тэгээ 2005 онд Оросын албаны улсын бас тэмцээнд оролцож бас алт мөнгөн медаль авчихсан. Олон улсын нэвц оролдоно. Тий, олон улсын тэмцээн оролдоно. Амжилтууд нь эвдэгдсэн л байгаа л. Тий, одоо эвдэгдсэн. Тухайн үедээ бол тэгэл дээд амжилтуудаа. 2097 онд амжилтаа хийгээд 2007 онд өөрөө дахин шинжилчихсэн байна тий. 2003 онд. 2003 онд 6 жилийн дараа байна. 100 метрийн зайд. Тий. Тэгээд энэ дэлхийн авраг, Азийн аврагын тэмцээнд оролцож 50 метрийн зай төрөлд бас Монголын дээд амжилтыг шинжилэн тогтоочсон. Дэлхийн аврагын усан зам дээр тий 100 метрийн далангахаа 100 метрийн өврөөр даллах сэлтэр. За та нар багшаал гэдэг одоо тэндээс яриад байна. Багш маань энд одоо бодоод байж байгаа юм.
тухайн үе уралдаж ирсэн хүүхэд нас эргээд одоо дасгалжуулсан хүүхдүүдийн талаар усан спортын хөгжлийн талаар та бол тэгэл 91 оноос хойш одоо ингээл тэр чигээрэл явж шүү дээ. Тийм ерөнхийдөө 91 оноос хойш л усан спортын дасгалжуулагч багшийн мэргэжлийн сонгол ингээл ажиллаж байгаа л да. Тэгээ одоо бол манай энэ мастерсын тэмцээн их зохион байгуулагдаад их аятайхан тэмцээнүүд их зохиож байгаа. Тэгээд би ч одоо 14 оноос хойш одоо мастерсынхаа тэмцээнд ингээд өөрөө тамирчин болоод ингээд оролцож байгаа. Одоо сүүлийн холбооны нэрмжтийн тэмцээн их аятайхан зохион байгуулагдаад ингээд явж байна. Мастерс гэхээр одоо дэлхийд 35-аас дээш насныхан ингээд одоо энэ 5 сард Солонгос зүр мастерс ангислын бүхэл төрлийн тамирчид хөл бөмбөг, сагсан бөмбөг, волейбол бүгдөө явах гад байна л та. Мастерс англи гэхээр 35-аас дээш болчихоор та хэд өрсөн эргээд тэмцээн уралдаанд оролцоод явах нь тий. Тэгээд өөртөө одоо ингээд тэмцээн уралдаанд оролцоод явж байгаа. Энэ холбооныхоо талаар бас жоохон тодруулаач. За энэ манай энэ мастерсын холбоо энэ шинээр одоо ингэж үүсэн байгуулагдаад их аятайхан анхныхаа тэмцээнийг хийлээ. Их энэ анхныхаа тэмцээн бол их амжилттай сайхан зохион байгуулагдсан. За А, Б гэд ингээд зоон гаргаад мэрэгжлийн тамирчид нь E зоонд нь өрсөлдөөд дөнгөж одоо усан сэлд сурж байгаа одоо сонирхож байгаа энэ усууд нь B-ийн зоонд нь ингэж өрсөлдөөд тэмцээн маань их сайхан зохион байгуулагдаж өндөрлөө. Англилгээд та дөнгөж ярьчлаа шүү дээ. Анхлан орогч, анх усанд орж байгаа хүн, тэмцээнд орцсон хүн. Олон улсын одоо энэ хүмүүс шиг дэлхийн аврагт Азийн наадамд орцсон хүмүүс гэдэг энэ англилыг яаж тогтоож байна? Хичээсэн жил байна уу юу вэ? Одоо ерөнхийдөө энэ зэрэг усан сэлэлтээр одоо зэрэг цол авсан. Нэгдүгээр зэрэгээс дээшээ олон улсын хэмжээний мастер, дэд мастер, мастерууд энэ улсуудын болохоор E англилд гээд оролцож байгаа. Одоо доороосоо дөнгөж 1-2 жил хичээллээд зэрэг цол байхгүй ийм улсуудыг B англилд нь оруулаад ингээд л сайхан тэмцээн зохион байгууллаа. А, Б английн хоёрын хоорондын нөгөө усны замынх нь ялгааг ус яриач. Анхааралтай байдаг юм, гүнзгий байдаг юм уу, хоол байдаг юм уу гэл ингээд хүн болгон сонирхоод байгаа юм. Ерөнхийдөө усан сэлэлтийнхаа нөгөө 4 төрлөөр зай нь болохоор 50 м-т ингээл тэмцээнийг зохион байгуулсан та. Хэр их оролцож байна? За энэ тэмцээн дээр болохоор 27 клубын 197 тамирчид оролцсон. 197 тамирч. Тийм. Тийм олон тамирч байна шүү Тийм дээ. одоо тийм олон тамирчдыг хамруулсан их сайхан зөв зохион байгуулалттай тэмцээн болж өндөрлсөн. Бассейнуудын тоо хэрэг нэмэгдв. Дээхэн үедээ бол төв бассейн, хангалтын бассейн гэж хоёр юм яригддаг байлаа. Тэгдэг байсан. Одоо бас хэр болж байна? За намайг одоо 91 онд дасгалжуулагч хийгээд явж байхад бол Эрдэнэтийн хангаад клуб Улаанбаатарын төв бассейн ингээл манайх нэг 10 хүүхэдтэй 12 хүүхэдтэй Улаанбаатараас нэг 12 хүүхэдтэй ингээл хоорондоо ингээд тэмцээн зохиодог байсан. Эрдэнэтэд болохоор 91 оноос хойш манай өөр дээр Эрдэнэт хотын олон хотын нээлттэй тэмцээн ингээд жил болгон зохиодог. Тэндээс болохоор Улаанудын тамирчид ирдэг, Улаанбаатарын тамирчид ирдэг. Ингээд нэг тэмцээнийг жил болгон ингэж уламжил болгоод зохион байгуулагддаг байсан. Энэ яг усын спортынхаа түүхийн талаар эргээд бас дурсахад та одоо сая бодоо сууж байгаа шүү дээ. Тэдэн он тэрнтэй уралдаж ялаа, тим уралдаан тэрэн дээр тэгчихвэсэн юм шүү. Өнөөгийн хөгжил нь ямар байвал зүгээр юм чигээд олон зүйлүүд байгаа байна. 2000 онд яг олон хотын тэмцээнд бид нэр насны ангилалтай эдэрчүүдийн аваргууд нас давхар явагдчихсэн. Тухайн үед одоо өөрийгөө бас нэг өвөл гэж хэлэхэд идэм үү те. Яг далаанхаа сэлэлтээр бол үеийнхнаасаа бол амжилт бол нэлээд тасархаа байсан. Тийм учраас тухайн үед намайг ах нартай буюу насан туршидтэй цуг нэг гараанд гаргаж уралдуулж исэн. За тухайн үед бол арай дэд мастер хийж чадаагүй. Нэгдүгээр зэрэгээ баталгаажуулаад 1 минут 6 секундтэй амжилттай дуусгаж исэн. За түүнээс хойш гэхлээр одоо манай тухайн үеийн одоо энэ манай дэлгэрмаа дэд мастер байна. Одоо сонин эрдэнэгээд бас тухайн үе бидний ах нар байна. Одоо хангард спорт клубын тамирчид тэр бол бас 2001 оноос ер нь гадаадын тэмцээн уралдаанд орж эхэлсэн байгаа. Дэлхийн аварга, тэгээ зүүн Азийн наадамч гэдэг юм. Энэ тэмцээнд тэгэхээр би ер нь өөрөө илүү хичээх хэрэгтэй байна. Тэгжээж би ер нь гадаадын тэмцээн уралдаанд одоо оролцох боломж маань нээгдэх хэрэгтэй юм байна гэдэг өөртөө зорилго тавиад гээд хичээлж эхэлсэн. Тэгээ 2001 онд миний хувьд 10 жилээ төгсөөд Эрхүү хотын эдийн засгийн ахтанд суралцахаар яваад тэр үедээ бас Оросд яг Эрхүүгийн төв бассейн дээр бид нэр
миний хувьд одоо хичээлж эхэлсэн байгаа. Бас энэ ч байгаа форма малтахгүй бас нэг өмнө зарсан тавилаг тий олон улсын тэмцээнд оролцож үзэх гэдэг зорилгынхаа хүрээнд тэнцээ уралдаанд оролцоод тухайн жилдээ 2001 онд Эрхүү мужийн авраг шалгаруулах тэмцээнд Эрхүү хотоос төлөөлж оролцоод 3 мөнгөн медалийг авч ирсэн. За тэгээд тэр амжилтаа бэлтгэл сургуультаа тасралтгүй хийсний үндсэн дээр 2002 онд дэлхийн авраг шалгаруулалт тэмцээнд Москва хотод оролцож байсан. За тэр жилийнхаа намар Азийн наадамд Пусанд улсын Азийн наадамд тий тэгэхэд оролцож байсан. Тэнцээ очиход ер нь бас яг анхны бас нэг олон улсын тэр том наадамд очиход ер нь тэмцээн уралдаан зохион байгуулалт нь хэрхэн яаж зохион байгуулагддгийг тий бас тийч шоконд орж илаа шүү дээ. Соёлын одоо гоё зүйлүүдтэй танилцж байсан. За үүнээс хойш одоо олон улсад оролцсон тэмцээг үлээд триатлоны төрлөөр 2010 оны Гуанчжоугийн Азийн наадам, 2014 оны Инчоны Азийн наадам, 2018 оны Жакарта Балимба Азийн наадамд ингээд тамирч нар ингээд оролцсон. За миний хувьд одоо 2012 онд Буухайс хэлэлтээр дүүнэртэйгээ нэг баг болж Монгол улсын рекордыг бас тогтоож исэн тухайн үед. Одоо тэгээд тэрнээс хойш ер нь тэмцээн уралдаан одоо амжилтууд бол нэлээд сайн ихсэн байна. Ер нь энэ спорт клубүүд олноороо нэгдснээрээ доод үеийн тамирчид манд асгалжуулагч болсноороо ер нь спортын одоо энэ бэлтгэлжилтийн системүүд нэлээд өөрчлөгдөж байна. Энэ утгаараач одоо олон улсын тэмцээнд бие зэрэглэлийг хангаад олимпиад оролцох, дэлхийн аврагт оролцох энэ эрхүүдээ одоо манай тамирчид аваад эхэлсэн. Энэ бол удахгүй миний харж байгаагаар бол удахгүй одоо дэлхийн аврагаас, Азийн аврагаас одоо бүс нутгийн олон улсын тэмцээс медаль хүртэх тамирчид бол гарч ирнэ гэж би ойлгож байгаа. Яг энэ бүс нутгийн тэмцээнүүдээс манай тамирчид бол медаль бол аваад эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ болгон ер нь спортын хөгжил гэдэг бол одоо энэ багш нар байна, энэ найз нар байна, одоо доод үеийн тамирчид байна, тий эцэг эхчүүд байна гэдэг юм. Олон хүчин зүйлсээс шалтгаалж энэ спортын нөгөө амжилт эдгээр одоо шалтгаалдаг. Тэгэхээр энэ бол бид нар цаашдаа одоо залуучуудаа энэ үе таалгыг нээж өгөх, боломжуудыг нээж өгөх энэ асуудлыг бас бид нар илүү их нээж өгөх ёстой юм болоо гэж бодож байгаа. За би сая Эрдэнэт гээд ярьлаа. Миний хувьд одоо Эрдэнэт үйлдвэрт ил уурхаан төлөв шинжилгээний төвчөөний дараагаар ажилладаг өөрөө үндсэн ажил эдийн засгийн мэргэжилтэй энэтэйгээ холбоотой. Эннийхээ зэрэгцээгээр би бас Эрдэнэт хотынхаа тамирчдад бэлтгэл сургуулийг өөрийнхөө энэ олон жилийн туршлага тий бас ном сонингоос олж авсан мэдлэг мэдээлэл энэ бүгдийг залуучуудтайгаа хуваалцаад өнөөдөр хүртэл бас энэ залуучуудаас энерги ирч хүч аваад ингээд цаашдаа амьдралдаа одоо зорилго болгоод бас давхар ажиллаа явж байгаа. Мөнх хоёр мастер маань одоо яг үргэлжлүүлэл ярина да. Сайхан тэмцээн уралдсан, хамгийн сэтгэлд үлдсэн, харамсалтай олон улсын тэмцээнд очиод гайхаж баярлж ийсэн том тамирчидтай таарсан гэл түүхэд бий дээ. Би ч олон улсын тэмцээнд яг өөрөө бол оролцож байгаагүй. Зүгээр пара усан сэлтийн дасгалжуулагчаар явж өөрөө гадагшаа тэмцээнд оролцож үзсэн. Тэгэхэд бол мундаг юм хэлээ монголчууд гэдэг. Пара тамирчдын хөлгөө гараагүй тамирчдын сэлэл явах гэхээр өөрөөсөө жоо ичгч тэгэл бид нэр яаж ингэж хэлж чадах болов гэж янз янзын бодол өгсчлээ юм лээ. Тэгээд пара тамирчид авч явсан түүхээ бас яриач. Яг хаана ямар тэмцээнд хин орж ив гэд бас. Пара усан сэлтээр Батундрах гэх тамирчныг 2014 онд Солонгост Азийн наадамд оролцсон. Дараа нь Сочид, тэгээд Португал, Англи гээд зөндөө олон тэмцээнд оролцож байсан. Батундрах яг ранкаараа анх 150-д явж байгаа сүүлд дэлхийд ранкаараа 42 төлөв явжсэн. Тийм үнэлэгдэжсэн. Тэгээд англиар уралдаг. Манай тамирчин болохоор SB9 гэдэг ангиллд уралдаад минут 29-30 сэлээд ранкаараа тэгж орон дээр орчиж байна. Таны өөрийн Монгол улсын амжилтууд, хот улсын авраг өрсөлдөж исэн нөгөө найзууд тамирчид гэл байгаа. Би өөр болох 1993-аас 2008 он хүртэл уралдаж байсан. Тэгээ 2008 онд уралдаад алт мөнгө хүрэл медалтай. 1996 онд бас спортын дэд мастер боллоо. Өврөөр даалгах сэлтээр батал авч ирсэн.
Усан сэлтийн спорт таны хувьд яг юу вэ? Амьдрал кайф. Амьдрал кайф нь болчиход байна. Би өөрөө одоо ган спорт клуб усан сэлтийн багш цэцгэлжүүлэгчээр ажиллаж байгаа. Одоогийн байдлаар яг тамирчин болох гэж байгаа нэг 20 хүүхэд байна. Тэгээд тамирчин болцсон одоо цол зэрэг аваад явж байгаа 4-5 хүүхэд. Сонирхож очиж байгаа. Тэр бол зөндөө 100 гаруй хүүхэд байгаа. Жишээ маань үргэлжлүүлээд бас сонь садан түүхүүдийг яриач ингээл яг яригдчихэж байгаатай адилхан. Миний одоо олон улсад явж исэн хамгийн мартагддаггүй дэлхийн аварга юм бол 2007 оны Мельбурний дэлхийн аварга байдаг. Тэнд яагаад гэвэл Майкл Фелпс гэдэг үнийг анх удаа хаасан. Тэр хүн бол домог. Тэгээд үнэхээр бишрээд бахархаад сүрдсэн. Тэр нь бол хамгийн мартагддаггүй дэлхийн аварга тэр л тэмцээн байна. 96 оноос хойш яг тамирчин болоод сэлээд явхад ер нь хүүхэд нас бол яг л усан бассейнд л өнгөрсөн. Хичээлээ 10 жилийн хичээлийг тараад гэртээ цагаа уучаад усан бассейнаас гэрлүүгээ тэгээд хичээлдээ ерөөсөд өөр чөлөө цав байхгүй. Даан л ерөөсөө усан бассейнд л найз зуудтайгаа хүүхэд нас одоо тэр жаргал зовлон баяр гоныг тэнд л ер нь өнгөрсөн дөө. Олон улсын тэмцээнд бол яг 2005 оноос эхэлж явсан. Зүүн Азийн наадам Макао 2006 он Шанхайгийн дэлхийн аварга 2007 Мельбурн 2008 он Good Luck Beijing гэдэг. Тэгээд яг би бол 96-аас 2008 он хүртэл усан спортоор тамирчин байсан. Тэгээд 2008 оноос төр завсарлаад сургууль соёл амьдрал гэдэг 2014 онд Канадын Монтреал хотод болсон Мастерсын дэлхийн аваргад Монгол улсаас 3 тамирчин оролцож байсан. Оргил 96-аас 2008 оны үеийн тэр тамирчны амьдралаа бас дурсаач. Усан сэлтийн шгшээгийн тамирчин байна гэд байж байна. Хажуугаар нь бас мэдээж хүн сурна, боловсрон, амьдран, гэр бүлтэй болно гэж явах хэл та. Таны яг оргил үе чинь тэнд байгаа. Арай залуу байсан баг гэдэг. Тэр үеийнхээ амьдралыг эргүүлээд одоо яг яриач. Яг л нөгөө багнаас бол угаасаа очиод буцаал хичээлдээ явчихсан шүү дээ. Яг тамирчин бол бэлтгэл хийхэд бол ерөөсөө хичээл ном бол яг хоёрт орж ирж байгаа. Тэгээ одоо яамсандаа манай их сургуулийн ангийнхаа тоглоом шоолоор хэлдэг чаамч баг танихгүй шүү дээ. Эхний семестр болно, нэг жил дэлхийн аварга болно, цугларалт гээл нэг 2 сар. Тэгээд ирээл байж итл дахиад дараагийн оныхын дэлхийн аварга гээл цугларалт гээл 2 сар. Тэгэл баг яваад ирж итл хавар төгс болсон байдаг хөө. Их сургуулийг бол. Тэгээ яг энэ бүх биднэрт энэ боломжийг нээж өгж байгаа Эрдэнэ төлөвлөрийн хангарт спорт клуб байна л да. Тэр бол одоо биднийг маш их дэмжижсэн тухай үед. Одоо ирээд тухайн үед тэр спорт клуб Эрдэнэ төлөвлөр байхгүй бол бид нар одоо ийм амжилт гаргаач уу гүүч үү. Тэгээд тухайн удирдлагууд одоо байгаа удирдлагууд нь ер нь талархаж явдаг л хэлье. За миний мэдхээр бол хангардын захирал Баясгалан дарга усан сэлтийн холбооны дэд ерөнхийлөгч болсон л харьяаж явсан. Бассейнтай болохоор манай дээр бөөгнөлтэй л гэж ярьдیں۔ Манай нэг төмөн дэврэглэгээл нэг Ахмад багш тэнд бас бассейны хажууд л гүгээл явж идэг ус. Одоо сүүл цогтоо огч бас усных бах тий. Тийм цогтоо. Цогтоо огч усных бах сүүл хангардын дараа. Сүүл хангард судалмын захирал хийжсэн. Тийм усан дуртай усад ус руу орохоор бас та нар дэмжсэн л баг. Тэгээд сургууль соёл яаж амжуулав тэгээд. Сургууль соёл тэгээд одоо байхгүй үед нь нөхөж сураал. Одоо тэгэл байгаа үед яг өөрөө хичээгээл ямарсны 4 жил сураад их сургуулаа төгссөн. Ямар мэргэжлэр яаж төгссөн? Би 2003-аас 2007 онд Хөмөлгийн ухааны их сургуулийг олон улсын худалдаа, гадаад худалдааны менежер мэргэжлэр. Яг тэр үед 2003 онд манай сургууль давхар мэргэжлэр бакалавр хамгаалж ирсэн. Тэр давхар мэргэжил нь англи хэлийг сонгоод би яг 4 жил 2 дипломтой төгсчихсэн. Одоо мэргэжлэр ажиллаж байгаа. Одоо хувийн компанитай тэгээд бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Хуваарь ажиллаж байгаа гэсэн. За баярлалаа. Энэ үзэгчдэд хүүхдүүдэд зориулаад яриад байгаа шүү. Шгшээгийн тамирчин ч гэсэн дээд сургууль 2 зэрэг төгсөөд 2 бакалавр аваад ажиллаад бизнесийгээ сайхан амьдарч болд юм байл гэж хэлэх гээд байгаа байхгүй би. Тэшгээд баярлалаа. За баруун тишээ шилжтэй. Манай туяа маань бас яг ингээд түүхийг яриад байна шүү дээ. Амьдрал усан сэлт ингээд цуг байх нь. Танаа найз шууд хэлчихлээ шүү дээ. Усан сэлт бол миний амьдрал. Одоо би багш тасгалжуулагчигээ цалингаа аваад хүүхдүүд сургаал кафе аваад явчихна гэж. Яг л энтэй адилхан бас усан сэлт таны амьдралд юу вэ? Хамгийн содон сайхан дурсамжууд хүүхдэн сэлж гин үү? Хүүхдүүдэд зааж гин үү гэж явах. Миний бас амьдралын маань бас утга учир. 2006 онд орчлон клубыг үүсгэн байгуулад
тамирчид бэлтжижсэн. Тэгээд тэднээсээ тэмцээн уралдаанд орох болгонд амар ингээд сандраал догтлол миний анхны багш Батраа багшийнхаа ерөнхий нэг үйл хөдлөлийг бол ойлгодог болсон. Одоо би болохоор ч Ермакс клубын нэрэн дээр тамирчин болчихсон явж байгаа. Манай багш болохоор Сүхат гээд Эрдэнэ Тангардын спортын багш байсан. Тухайн үед болохоор биднээс өрсөлдөгчийн маань багш нэсэн хүн. Одоо миний багш болсон байгаа. Тэгээд саяхан хүртлийн мастерсын улсын аваргаар багш бүр ингээд догтлцсан. Тэмцээн очиж үзэж чадахгүй байна гэд яг тэр үйл явдал нь бол надад хүртэл мэдрэгддэг байсан байхгүй юу? Тамирчин уралтахаар өөрөө нэрвдэж чинь тий. Одоо Орчлон клуб маань Орчлон клуб гэдэг Орчлон сумын клубээ нэрээ солиод V Aquatic болцсон байгаа. Хүүхдүүд ирэх сэлж чинь. Хүүхдүүд нэлээд сайн сэлжээ. Батулуу багш, Дэгмөл багш энтрийн удирдлагын дор явж байгаа. Би бодохоор одоо өөр яаж байгаа Шангрила, Уранга хоёр дээр бассейны багш хийж байгаа. Усан сэлт бол ерөнхийдөө бол насны хязгаар байхгүй. Бүх хүмүүсийн эрүүл мэндийн төлөө яагаад гэхээр чин толгой үзүүрээс хөлний уул хүртэл бүх булчинг ажилуулдаг болохоор тэгээд цусны эргэлт сайжрахаа хүний дархлаа сайжирдаг болохоор ерөнхийдөө бол бүгдээр энэ усан сэлтийн заавал тамирчин болохгүй ч гэсэн усан сэлтийн ойлголттой болоорой гэж хүсмээр байна. За баярлалаа. За 100 тийшээ шилжээ. Тэмцээн уралдаан түүх ингээл бүх юм явж байна. Усан сэлтийн спортоор хичээлж юусан тамирчин үеийн хамгийн сайхан дурсамж, хамгийн харамсмаар үгч гэж бас байдаг шүү дээ, тий. За тэр тухайгаа яриа тэгээ сайхан багшилж байгаагаа яриач. Хамгийн сайхан дурсамж гэх юм бол мэдээж хэрэг бид нар тий хангаар спорт клубээс бид нар төрөн гарсан. Тэгээ эндээ нэг гал болоод бүгдээрээ багш дасгалжуулагч нийлээд нэг баг болоод хамтдаа ингээд одоо эдэрчүүд улсын аварга тий өсвөрийн аваргын тэмцээнд оролцоод багаараа төрүүлвэл хамгийн сайхан жаргалтай мөч байдаг. За мөн одоо тэндээсээ шигшээ багийн тамирчид одоо Азийн аварга тий зүүн өмнөд Азийн тэмцээн, дэлхийн аваргын тэмцээнд ингээ баг хамт одоо хангардаас ингээд бас олоолаа ингээ хамт явахаар бас хамгийн жаргалтай мөч хийдэг. Тий хамгийн хэцүү мөч нь одоо яг ингээд амьдралаа бодъё да. Амьдралаа. Тий одоо спортоо ингээд төр зуртаа завсарлаа да гэд яг бодож байгаа тэр акшн бол хамгийн одоо гонигтай Хэцүү. тий хэцүү байдаг. За одоо тэгээд одоо сүүлд багшилснаас хойш одоо хүүхдүүдэд бэлдээд мөн тэмцээн уралдаанд оролцуулахад бас хамгийн одоо жаргалтай кайф авч байгаа мөч чинь тэр байна да. Одоо 3 хүүхд маань том нь дунд охин маань одоо сэлж байна. Сэлж байна. Дөнгөж эхэлж байгаа. Анхлан сэлгэгчдэд тандаа та юу гэж хэлэх вэ? Одоо усан сэл дээр хичээлсэн хүн болгон сурна гэж тий. Хамгийн гол нь яг багшаа зөв сонгоод тий. Одоо эн чинь нэг үе одоо Улаанбаатар хот орон нутагт усын спорт сургалтын төвөд маш их болж байна тий. Тэгэхээр энэ аль өөртөө тухтай ойрхон одоо усын спортоо сонгоод багшаа сонгоод тэгээд хичээлдээ очивол манай бүх багш нар одоо бүгднийг хүлээж авна. Тэгээд маш хурдан одоо олон жил сурсан тамирчид багш нар чинь мэдээж хэрэг хамгийн хурдан хугацаагаар хамгийн эвтэйхэн тий. Тэр хүнийхээ бие физиологид тааруулаад бүх дасгал бүх хичээлээ заана. За усан сэлтийн түүх яригдаад тэмцээн уралдаан яригдаад явчлаа. Та өөрөө усан сэлтийн спорт хуулийн хөгжлийн төвшингээд яригдээ. Та бол ахмад маструудын холбоо байгуулад улсын аварга зохиогоод маструудаа тэмцээнтэй болгочихж байна. Одоо нөгөө үндсэн усан спортын чиглэл мэн хаана явна? Мэдээж үйл ажиллагаанд та оролцож байгаа шүү дээ. Хүүхдүүд чинь тэмцээн уралдаанд оролцож байгаа учраас. Усан спортын төвшин чиглэл олон улсын усан спортын төвшин хаах юм. Манай усан спорт ч одоо ерөнхийдөө бол их сайхан хөгжиж байна. Бассейнууд бол маш их олноор баригдсан байна. Одоо бүр аймагуд хүртэл усан бассейнтай болчихж. Одоо хамгийн сүүлд одоо Баян Хонгор яг нэг тэмцээн уралдаан явуулахад стандартын тийм маш гоё 5 замтай бассейнтай болсон байна. Тэр одоо үзлээ. За одоо усын спорт бол ерөнхийдөө бол яг одоо миний дүгнж байгаагаар бол яг сайхан эд хөгжиж байгаа, цэцгэлж байгаа л юм харагдаж байна. Тухайн үед одоо би залуу байхдаа бассейнд ажиллаж байхад бол Монголд
хоёрхан л байсан байлаа шүү дээ. Одоо төв байсан Эрдэнэт гэл. Одооны энэ өнөөдрийн төвшин байдалд бол Монголд одоо ер нь 18 аймаг ер нь цаашдаа бассейнт болох юм байна. Тэгээд ус уулыг сайхан хөгжих юм байна гэж л харж байна да. Ус хөгжих гээд бассейнтаа болоод за сайлаа бэлтгэр саваа бэлтгэр. Сав нь бий болчиход нэг боловсон хүчин тань дээр юу гэж бодож байна. Одоо энэ захаасаа энэ 5 6 нь ирдсэн байна л да надад дээр бидэн дээр. Гэхдээ боловсон хүчнээс цааш яаж сурах вэ? Харин тэ одоо энэ зөвхөн анхлан сурагч үлдээд байх уу? Нэг олимпийн өндөр зэрэглэлийн нөгөө Ян Торп морп одоо Филипс манахаас гарч болдгоо мөн гэл бодно штэ хүн болгоно л. Тэр талаар таны бодол. За тийм. Одоо яг тэр чинь одоо дутагдaltaй байгаа. Одоо энэ олон бассейн баригдаад байхад боловсон хүчингүүд манай дээр одоо их цөөхөн. Одоо нөө манай сэлдэг тамирчингууд маань л ихэнхдээ багш болсон ингээл явж байгаа. Тэгээ одоо энэ боловсон хүчингийн тал дээр бас нэг сайн сургалт. Одоо манай энэ холбоо, одоо инженер байгуулагдаж байгаа энэ мастерсын холбоо, тэгээд усны холбоо байгаа шүү дээ, сонирхолтой холбоо. Энэ холбоонууд л одоо үйл ажиллагаагаа сайхан зэгцтэй сайхан замбаратал явуулмаар байна. Тэгвэл мэрэгжилтэнгүүдэд бэлдээд ирвэл одоо усан сав нь одоо зөндөө болцсон юм чинь мэрэгжлийн сайн ийм сургалтууд явагдаад ирвэл манай энэ өөртөө ингээд сэлээд мундаг мастер дэд мастер болсон нөхдүүд чинь сайн тамирчид бол бэлдэнэ. Сайн тамирчин байх нэг ондоо. Тий. Сайн багш байх бас нэг ондоо шүү. Тий. Яг үнэ. Тэр чинь бас үнэ шүү. Тэгээд тэр сургалтыг л их олныг зохион байгуулах хэрэгтэй л байна. За баярлалаа. Сургалт болоод хэдүүлээ чинь эргээд уралдаж ийснэ дасгалжуулагч болоод одоо ер нь хөгжил рүүгээ хэдүүлээ орхоос яах вэ? Ягаад гэвэл усан сэлэлтийн тамирчид мэдээж хэрэг хөлн бүх олио сагс шиг хэдэн мянга зуугаар байхгүй. Миний ойлгож байгаагаар тухайн үедээ зай төрөл дээр уралдаж ийсэн улсын аврагт нэг 200 100 гаруй тамирчин оролцдог гээл явдаг те 400 100 гээл явж байгаа. Тэгэл тэндээс үлдэж байгаа яг спортоо үнэнч үлдэж байгаа нөгөө уралдаж үлдэж байгаа усан дотроо үлдэж байгаа дасгалжуулагчаар үлдэж байгаа цөөхөн шүү дээ. Яг энэ дээр бас таны бодлыг эргүүлээд дахиад сонсч тээ. За цааш чинь явал дээр байна. Дэлхийд хөгжөөд яваад байна. Тэгээ бас нөгөө зорилго нь болохоор нийтийн бие тамир шүү дээ тий. Сэлж чадахгүй хүмүүсийг сэлүүлээ сурахчвал маш их хэрэгтэй байна. За тэгээд ирэхээр бид нар одоо яг энэ төвшөнд очихын тулд холбооны өөрөө үйл ажиллагаа бодлого гэдэг юм маш чухал байгаа. Бодлогогүйгээр бид нар одоо яг хаашаа чиглэх үү гэдэг энэ нөгөө зорилго байхгүй болчихно гэсэн үг. Тэгэхээр нийт тэргүнд бид нар холбоо яг өөрсдийн гэсэн бодлогоо гаргаад бодлогын хүрээнд спорт клубүүд үйл ажиллагаа чиглүүлээд явбал илүү одоо зорилготой тэг хугацаатай юм байж бид нар амжилтанд хүрнэ. Нэгдүгээрт спорт холбоод одоо үүнээс гадна бид нар бас шигшээ баг байгуулах шаардлагатай. Тэгжээж бид нар дэлхийн хэмжээний тамирчид хоорондоо өрсөлдөж гарах энэ нөхцөл байдал нь бүрдэх юм болов. Яг өнөөдрийн байдлаар миний хувьд харж байгаагаар бол спорт холбоод бол бас нэлээд сайн ажиллаж байна. Спорт холбоод дотроо бид нар ч одоо нөгөө амжилтын гурвалжин гэдэг шиг эцэг их байна те. Тухайн багш дасгалжуулагч байна, тамирчин өөрөө байна. Энэ болгон бол спорт клубүүдийн хувьд бол нэлээд одоо боломжтой ажиллаж байна гэж харж байгаа. Нэг үе яваад бол бидний хүүхэд байхад нөгөө тэмцээнийхээ зардлыг хаанаас салах уу, хэрэг яаж явах уу гэдэг ойлгомжгүй байсан. Одоо бол нэлээд сайн ойлгомжтой болсон. Яг өнөөдрийн усын спортын хөгжил өнөөдөр төвшөнд хүрэхэд бас бид нэг хүнийг заавал онцолж хэлэхгүй бол болохгүй. Энэ бол хүрлэгийн их мандах гэд манай одоо ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Тэ байсан. Одоо солигдсон. Одоо солигдсон байгаа. Тэгэхээр энэ хүнд бол нэлээ их хэмжээний дата мэдээллүүд одоо туршлагууд байгаа. Тэгэхээр энэ холбооныхоо өнөөдрийнхээ удирдлагуудад би миний хувьд бас хандаж хэлэхэд энэ хүнтэй бас нэлээд нэгт хамтарч ажиллах шаардлагатай гэж хардаг. Энэ хүн бол олон улсын төвшөнд финагийн одоо үйл ажиллагаа эрхээ яаж явж байгаа тий эрхээ яаж хинтээ холбогдох уу гарц гаргалгаа энэ бол нэлээд сайн мэддэг хүн байгаа. Тэгэхээр энэ үнтэйгээ бас нэлээд сайн хамтарч ажиллах шаардлагатай гэж би бол миний хувьд харж байгаа. Филипсгээ нөгөө домог ярьж байгаа Батүшгүй маань хажууд зогсоод бас яг харахаар сүрдэж исэн гэж ярьжсэн. Мэдээж хэрэг та бүгдийн энд сууж байгаа усан сэлтийн бүх тамирчдын мөрөөдөл Майкл Филипс ч дээ өөрөө ориглон тэнд байж байгаа юм чинь. Хэдэн зайд хэдэн төрөлд хэдэн хятадтай медаль аваад ингээд зууцсан Америкчуудын бахархал дэлхийн гайхамшиг хамгийн урдан сэлгэгч гэж ярьдаг. Тэгээ монголчууд усан сэлээд хөгжүүлсэн түүхэн та хэд. Одоо өөрснөө багшуулаад дасгалжуулагчлаа явчихна. Тэгэхээр бас нэг асуудал байгаа. Тамирчин байсан. Дасгалжуулагч бэлтэн, холбоо ажиллана, бизнесмэнүүдтэй нэгдэн. Усны спортороо монголчууд цаашаа хурдан түлхэстэй явахад юу хэрэгтэй бодож байна.
Улсын спорт хөгжихэд ер нь одоо яг бассейн номер 1 л дээ. Тэгээ бассейн багтаа дээрээс нь гадна одоо яг Монголын улсын спорт сонгогчдын холбоо нь өөрөө яг бассейнтай байх хэрэгтэй болж байгаа юм. Өөрийн Яг өөрийн гэсэн бүхий өргөө гэдэг шиг. Бүхий өргөө гэдэг. Хөлбөмбөгийн талбай. Хөлбөмбөгийн талбай. Одоо энэ спорт зохицолбор гэдэг шиг. Яг өөрийн гэсэн бассейнтай байж иж тэндээ шигшээ бага бүрдүүлж яг одоо тамирчид бол сайн байна. Одоо инх хөрслийн инх тамир гэдэг энэ залуучууд бол Таиландд очиод бас улсын аваргаас нь алтан мөнгө медаль авч байна. Эдний өшөө илүү олон инх хөрслийн инх тамир гаргаж ирсэн тулд холбоо өөрөө гэсэн усан бассейнтай болж иж одоо энэ спорт өшөө илүү хөгжих байх. Өндөр түвшинд очино гэж би харж байгаа юм л та. Яг гоо зүгээр энэ тентгийн клубүүдийн хотнуудын бассейн бол байна. Гэхдээ тэд нар чинь яг ингээд нөө тамирчин бэлтгэсээ илүү нийтийн тамир тал руу гараад яг стандарт нийцсэн бассейн одоо төв бассейн гэж гэдэг юм уу те. Сүхбаатар аймгийн бассейн, Баянгар аймгийн бассейн, Өмнө Ов аймгийн бассейн эдгээр болчиход байгаа. Эрдэнэтийн хаангаар бассейн. Заман цөөн байна. Зайн 50 биш 25 байж ингээд байгаа тий. 50 байж ингэдэг ч гэдэг юм. Монголын яг хамгийн анхны 50 м бассейн бол орчлон сургуулийн бассейн. Тий. Тэнд бол дасгалжуулагч нар хүүхдүүд бэлтгэлээ хийсэн. Гэхдээ одоо энэ зунаас зөвхөн сургуулийнхаа хүүхдүүд хичээлүүлж авшиглаа. Энэ Монгол хүний биеийн хөгжлийн байдал тэр Австралийн том тамирчин, Америкийн том тамирчин ч гэдэг юм, Оросынх ч гэдэг юм. Эднүүдтэй харьцуулсан судалгаанууд таныг тамирчин байх чиглэжсэн одоо ч гэсэн та сонирхож байгаа. Олон улсын болон халуун орны тамирчид дандаа өглөө бэлтгэл хийдэг. Үүрийн 5 цагт босч 6 цагаас 5 цагаас 7 хүртэл 8 хүртэл тэгээ хичээлдээ явна, сургуультай явна, өдөр унтж амарна. 4-өөс 6 хүртэл тэгээд 8 гээд унтж байгаа байхгүй. Ингэж явахаар манад яг тэр боломж нь байхгүй болчиход байна л да. Тэгээд өглөө 8-аас 6-аас ажиллаж байгаа бассейн цөөхөн байна. Тэгээд яг тэгж явах боломж нь байхгүй. Бид нар ер нь 2000 оны ихээр ер нь Азууд, Хятадууд, Солонгосууд ер нь жоохон биеийн хөгжил намхан байсан. Одооны Азууд, Солонгос, Хятадууд бол шал өөр болсон. Тэр одоо 20 жилийн өмнөх Солонгос Хятад биш болсон байна. Юу өндөр эсвэл Европ тал руу орсон. Тэгэхээр энэ нэг баг шинжлэх ухаан болчиход байгаа байхгүй. Хүний биеийг хөгжүүлж байгаа. Бидний үед бол тухайн үед одоо Орсын школ гэж ярьдаг шүү дээ бид нартай. Орос школоор л хүмүүжсэн хүмүүс тахгүй яг одоо Орос багш нар удирдлаганд орж гэдэг юм одоо энэ спортын мастер одоо нэг гал одрах алтан туяа шигшээ багийн тасгалжуулагчдын одоо яг л удирдлаганд бэлтгэлээ хийсэн. Тэгэхэд одоо энэ чинь фина бүр өөр төвшөнд оруулаад шинжлэх ухаан болгоод бүх хүн тамирчдын булчинг задлж шинжилээд тэгж хөгжүүлж байгаа. Гэтэ энийг бол монголчууд одоо сүүлийн үед бол хэлээд эхэлсэн. Тэр сургалтууд нь суугаад финагийн сургалтанд суугаа явж байгаа. Тэгэхгүй Азийн аврагт болох байхаа. Азийн аврагт болох байх тийм. Том мөрөөдөл шүү дээ, том зорилго тийм. Бид нар л болно байхаа л гэж байгаа бол болчихж байгаа шүү дээ. Болцохоор бүгдөө л баярлалаа шүү дээ. Монголчуудын л бахархал юм. За яг энэ тухай мөнхөр өгшин маань бас санаа бодол юу вэ? Та өөрөө тамирчин дасгалжуулагч одоо капитан болчихлоо шүү дээ. Таны хүүхдүүдээс Азийн аврагт өрхөө гэл ингээл асууж та. Манай одоо нэг пара гарч ирж байгаа Номонгийн охин байгаа. Тэр охин англиа тогтоолгоод тэнцээ уралдаанд яваад эхэлчихвэл Азийн гарах юм байгаа хаа. Болчих байх гэж бодож байна. За туяа огш минь бас яг үзэгчтэй хандаад энэ усан сэлтийн хөгжил таны өөрийн чинь багийн мөрөөдөл одоо мөрөөдөл усан сэлтийн спортоор сайхан тамирчид төрөөсөө гэдэг тал дээр таны бодол. Ер нь бол бүгдээрээ хамтарч ажиллах зүгээр ах гэж бодож байна л да. Өчнөө олон клубүүд багш нар байгаа. Тэгээд ягаад тэгэхээр чинь нөгөө бусад газруудын бассейнуудын тасалжуулагч нар одоо би Сингапурт очиод нөгөө Сингапурын яг шигшээ багтаа хамтарсан 21 хоногийн бэлтгэл хийж явжсан байхгүй. Тухайн үед бол яг ингээд нөгөө тухайн хичээлжээ тамирчтайгаа багш нар нь тасалжуулагч нар ингээд төрөл бүрийн хүмүүс ингээд зөвхөн тэр хүмүүс төр ингээд айгүй их үзлэг оншилгоо тий одоо төшгөөгийн сая хилдэг бүр шинжлэх ухаан болгоцсон байгаа байхгүй гарын таталт нь одоо энэ дээр ийм сул байна энэ дээр ийм байна гэдэг ч юм уу бүх юмыг нарийн үзчихээ тийм болохоор бүгдээрээ л яг л нэг багц суулж ижил энэ спортыг хөгжүүлэхийн төлөө явуулсан дээр ах гэж бодож байна. Тэгээд бас нөгөө нэг өмнөх тамирчдынхаа нөгөө амжилтуудыг одоо бүгдээр ингээд ярьдаг тий тэрийгээ сандаг байх хэрэгтэй юм болов уу гэж боддог байхгүй. Яагаад гэвэл миний рекордыг 16 жилийн дараа эвцсэн охин маань
Яг нөгөө намайг эскорт хийж их үед төрсөн гэд тэгээ аа номин гэдэг охин мэдэн. Тэр охин хүртэл айгүй өөрхөн тийж явах. Намайг нөгөө тэ та би болоод яаж яхад дидмастер хийсэн. Тэгээ тэрий чинь би 16 жилийн дараа эвдсэн гэд яг тэрнтэй адилхан одоо ариун тамир дараагийнх нь үе энтер гэл явж штэ. Тэгэхээр чи одоо миний эскортыг өмнө нь тийм хүний эскорт байсан тэрийг ингэсэн гэдэгтэй адилхан ингээл залгамж хойчин ингээд байнга би нэгэ дурсаад явж зүгээр юм болов уу гэж. Ягаад тэгэхээр чи Монголын анхны спортын мастер гээд Насанбатын Наранбат гээд аюу мундаг ах үйдэг байхгүй одоо триатлондоос орцсон байгаа. Тэр хүнийг ингээл яхаар чин биднээс чин багада хараад өссөн ийм мундаг хүм ингээл энэ тамирчтай тий адилхан ингээл мөр зэрцээ сэлэж явж байгаадаа хүртэл бахархдаг байсан байхгүй юу. Тэрнтэй адилхан хүүхдүүд ингээд сэлжээ хүмүүсийг харангуут л өөрөө ирэхгүй омогшол яг энэ хүн шиг сэлж сурах юмсан энэ багшгаа болох юмсан гэж айгүй хүүхдүүд усын спорт руу ордог л доо. За Наранбат мөн Катарын Дохогийн Азийн спортын 15 дугаар наадамд Монгол улсаас анх удаага триатлоны төрөлд орсон. Гүүгээд сэлээд дугуугаар яваад би уул нь энэ триатлон гэдэг спортын хүн бишэлтэй гэж явжсэн. Гэтэл тэр бол анхдагч чинь. Яг харахгүй усны анхны мастер триатлоны анхны Азийн спортын наадамд орсон юм том тамирчин. Таны санаа их маш гоё байна. 3 эрэхтэй өнгөрсөн одоо ирээдүй. Эргээд спорт ангаах ухаан, заал танхим, дасгалжуулагч, багш, эцэг эхчүүдгээд бүгд нийлхэл хэрэгтэй байна. Энэ дэр бол яг зөвхөн та өөрөө тамирчин дасгалжуулагч аав ээж байсан учраас ингээ бүгдийг ойлгоод яриад байл л да. За энэ яг усын спортын хөгжил дээр яг таны бодол. Ер нь бол хөгжүүлэхэд яг стандартын шаардлага хангасан бассейн клубүүд тэгээ мөн одоо цогц те холбоо энэ холбоодоо төрөөс одоо авч байгаа арга хэмжээнүүд юу вэ те ийм цогц бодлогод байх хэрэгтэй. Тэгээд мөн одоо багш нар те боловсон хүчин эднэрийг мөн одоо тусдаа системээр багш нарыгаа бэлдэх мөн одоо энэ шинэ одоо тамирчид одоо бүх багш нартайгаа хамтарч ажиллах хэрэгтэй гэж бодож байна. За баярлалаа. Цаг хугацаа өөрөө өөрчлөгдөд байна. 90-ад он та тамирчин байсан. Одоо 2023 он. Бүр шал өөр нийгэм, шал өөр орчин. 90 онд социализмоос гараад ардчсан нийгэм рүү шилжсэн. Одоо ардчсан нийгэм 30 жил яваад 2023 он болчихжээ. Монголын хүүхдүүдийн сэтгэлгээ чондоо болчих, усын спортод шал өөр болчих. Яг энэ цаг мөчид та өөрөө ахмад маструудын холбоонд ажиллаад ингээд өөрснөө хүртэл тэмцээнд ороод явж байгаа. Яг таны бодлоор энэ удаагийн нэвтрүүлгийг дуусгах гэж та төгсгөл дээр нь яг усан сэлэх дуртай хүмүүс, усан сэлтийг дэмждэг хүмүүс Монголынхаа үзэгч тандаад яг юу гэж л. За одоо энэ манай энэ мастерын холбоо ингээд сайхан усыг бол сайхан дэмжиж одоо ийм сайхан тэмцээн ингээ явуулж зохион байгуулж явж байна. Цаашдаа ч одоо энэ холбоотойгоо нэгт ингэж ажиллах сонирхолтой байгаа. Тэгээ усын спорт одоо өөртөө одоо энэ залуу спорт учраас хүмүүс маш их одоо өөрийнхөө эрүүл мэндийг боддог болсон. Тэгээд энэ усын спорт ямар ч тийм осол аваар байхгүй. Хүний биеийг маш сайхан чирэгжүүлдэг. Ийм спорт учраас хүмүүс олноороо их хамрагдаж байгаа. За тэгээд бүгдийн усанд манай монголчууд усан цай сайн сэлээрээ, сэл зураарай. 100 одоо ингээ гол мөрөн дээр ингээ хүүхдүүд их осолддог. Тийм учраас багаас нь ингээ бүгдээрээ монголчууд маань ингээ усанд сайхан сэлээ сурцсан байх хэрэгтэй гэж л өсөж байна да. Танай маструудын холбооч Монголын усан сэлтийн маструудын холбоо гэж явж байна. Тий, одоо юм усан сэлтийн маструудын холбоо тэгж явж байгаа. За Монголын усан сэлтийн холбоо бол олон жил үйл ажиллагаа явуулсан. 91 оноос хойш үе үед бас нарийн бичиг дарга нар тамирч тасгалжуулагч үйл ажиллагаа явуулаад усан сэлтийн спорт хөгжиж байгаа. Хажуугаар нь Монголын мастер усан сэлгчд өөрсдөө холбоотой болоод улсын аварга зохиогоод эхэлжээ. За ингээ өнөөдрийн нэвтрүүлэгт маань Монголын усан сэлтийн үе үеийн тамирчид байснаа одоо бүгд тасгалжуулагч болсон байна. Эргээд бүгд усны зүтгэлтэнгүүд болоод явах юм байна. Ингэж ойлгож байгаа. Ингээд Монголын усан сэлтийн үе үеийн мастерууд Монголын спортын түүх нэвтрүүлэгт маань оролцлоо. Монголчууд маань бүгдөө эрүүл оюунлаг байхын тулд усан сэлээ сурчээ л гэж байна. Усан сэлвэл бие эрүүл байна. Эргээд тэр зун, намар, хавар, усанд осолтой аваарт орохгүй талаасаа бас нэгтэлт байна. Хамгийн гол юм нь хамгийн сайхан гоо сайхантай болгодог биеийн сайхан галбирыг бий болгодог, оюунлаг болгодог спорт бол усан сэлт юм аа. Ингээд усан сэлтийн спортын тамирчид маань монголчуудаа усан сэлцгээр эрүүл, оюунлаг байцгаая. Монголчууд
Манданбаатар гэдэг үрээг дэвшүүлж байна. Үзэгч та бүхэндээ Монголын спортын түүх нэвтрүүлгийн ээлжит дугаараа төлөвлөлөө. Усан спорт манд тугай монголчууд Манданбаатар.